Халуун цэг нэвтрүүлэг танд хүрж байна. Бид энэ удаагийн дугаарт урт нэртэй хуулийн эргэн тойронд юу болж байгаа, түүнийг иргэний хөдөлгөөнүүд хэрхэн харж байгаа, тэдний байр суурийг үзэгч та бүхэнд хүргэхээр бэлтгэлээ. Төр барьж байгаа эрхэм дээдсүүд маань бол Монголын байгалийн баялагийг зүйтэй маш нарийн бодлоготой, нарийн төлөвлөгөөтэй ингэж ажиллаж ирж байсан уламжлалтай байдаг. Тэгээд тэрнийх нь гол шалтгаан нь юу вэ гэхээр манай Монголын байгалийн баялаг маань өөрөө маш их дэлхийд бол маш их нөөцтэй гэдгээр бол гайхагдаж байдаг. Энийг бол өвгдөөс нь бол мэдчихсэн, тогтоож өөрсдөө тэрийг бол мэдчихсэн учраас төрийн бодлогыг барихтаа Монгол байгалийн баялаг маш их дараалтаагаар ингэж барьж исэн. Ээлж дараатаагаар одоо зүй зохистой ашиглах бодлого барьж исэн юм байна л да. За өнөөдөр бол нэг ийм чиг хандлага харагдаад байгаа шүү дээ. Хөгжингүй орнууд болохоор одоо байгалийн баялаг бага байдаг. Хөгжил бага орнууд болохоор байгалийн баялаг их байдаг. Ийм хандлага харагдаж байгаа. Өнөөдөр бол хөгжингүй орнуудаас одоо байгалийн баялаг ихтэй гэхээр нэг хэдхэн орн байгаа юм. Америк, Канада, Австрали. Яагаад ингэж бодлого ирсэн гэхээр байгалийн баялагын эдийн засгийн одоо эргэлтэнд оруулах юм бол одоо аль нэгэн одоо компани эрх мэдэлд очно. Тэр компани цаана ямар компани байна уу гэхээр зэрэг одоо гадныхан орж ирэх болно. Тийм учраас тэр орж ирж байгаа гадны компаниудын цаана аль нэгэн орон их гүрнүүд байх болно. Тийм учраас энэ байгалийн баялаг маань хэдий чиний хэрэгэлтэнд орох тусмаа манай Монголын одоо оршин тогтнох тусгаар тогтолт маань хашаар нөлөөлнө гэж үзэж бол их бодлоготой их хашир тийм төлөвлөгөөгөр ингэж ашиглаж ирж байсан байгаа юм. Америкийн нэгдсэн улс гэхэд одоо өөрийнхөө одоо байгалийн баялагийг төдийлөн ашиглахгүй. За бусад улс оронд байгаа одоо байгалийн баялагийг худалдаж явах ийм сонирхолтой байна. Энэ яагаад вэ гэвэл энэ байгалийн баялагийг өнөөдөр хямд байгаа дээр нь бид нар ашиглая. Ирээдүйд байгалийн баялаг шавхуудахын үес бол бидний энэ байгалийн баялаг маань бидэнд дэлхийд одоо их одоо өрсөлдөх чадварыг олгоно гэж үзэж байна. Манай Монголын байгалийн баялагийг ер нь 90-ад оноос эхлээд алт хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс бол эрчимтэй одоо байгалыг ашиглая гэснээс биш хамгаалъя зүй зохистой ашиглая тухайн орон нутагт амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашигыг бас хүндэтгэж үзье гэсэн тиймэрхүү бодлого байхгүй. Зөвхөн байгалийн баялагийг яаж ашиглах вэ гэдэг талтаараас ашиглаж исэн мөн тэгээд тэрийг яаж одоо шилдэг дэлхийд одоо техник технологи одоо ямар шилдэг технологи байна тэрийг нь бол оруулж ирээ нэвтрүүлэх гэсэн тийм ямар ч бодлого байхгүй. Тэгж ашиглаж ирснээс болж бол манай Монголд бол маш их одоо гол мөрөн ширгсэн оймоод устж үгүй болсон. Монголын уул уурхай бол ер нь 19, 18 одоо хэддүгээр 100 юм битээ. Тийм төвшөнд тавьж байгаа шүү дээ. Ерөөсөө тэр нэг сүүлийн үеийн технологи нэвтрээл одоо аюулгүй технологи нэвтрээд за энэ байгаль орчинд одоо халгүй технологи нэвтрээд байгаа юм огт байхгүй. Хаана одоо ямар уул уурхай эхэлнэ вэ? Тэр газрын бол байгалийн бүх нөөц, бүх өнгө төрхийг сүдэж байгаа. Манай Монголын одоо байгалийн баялагын маань одоо зөв зөвхөстэй ашиглаж болох газрууд одоо стратеги орд газрууд бол ашиглаж явахд бол манай Монголын хөгжилд хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Гагцгүй тэрийг бол яаж одоо ашиглах ёстой юм? Эдийн засгт нь ямар үр өгөөжтэй байгаа юм? Монгол улсын одоо иргэдэд нь ямар ашигтай байх юм бэ гэдгийг бол төрийн бодлого маань өөрөө зохицуулж өгөх хэрэгтэй. Энийг бол төр минь өөрөө зөв одоо иргэдээ бас сонсож энэ бодлогыг гаргаж авах хэрэгтэй. Албан тушаалтнууд маань би одоо нэг эдийн хугацаанд одоо ямар нэг намын ивэлд 4 жил байхдаа яаж их мөнгө хийх вэ гэдгээр бодхоос биш Монголын ард түмэн Монгол эх орон ямар ч хамаагүй учраас бүх төрлийн одоо хор хүнэл учирсан ийм сүрлийн сүнлийн байдалтай байна да. Одоо би өнөөдрийн Монголын нийгмийг шүү дээ аваарын байдалтай гэж хэлмээр байна. Ягаад гэвэл нийслэл хотод ерөөсөө бүх салбар аваарын байдалтай болсон. За тэгвэл хөдөө орон нутагт бас бүх салбар аваарын байдалд орсон.
Тэгээ энэ алт хөтөлбөр ихэлснээс хойш бол одоо ер нь бол мянгаад гол гарах бол ширэгдсэн тий үгүй болсон. Гол усны 3/1 нь ширэх байдал орсон. Яагаад ширэх байдал орсон байг бол одоо би түрүүн хэлсэн. Энэ уул уурхайн компаниуд маань одоо гол усыг одоо хамгаалах нөхөн сэргийх үүргээ бол ерөөсөө биелүүлдэг. Одоо энэ хүнээлттэй үйл ажиллагаанаас болж одоо та нар мэдж байгаа тийм ээ. Одоо энэ алт угаан гэж ярьдаг. Одоо энэ шорон орд, янз бүрийн орд бол ус маш хэрэгтэй. Хөрснөөс бол баяжмал гаргаж авах, эрдэс гаргаж авахд бол ус маш хэрэглэдэг. Монгол орныг одоо ухаан амьд организм гэж зөвлөх юм бол сударс шөрмсөн болсон энэ гол орхинууд бол ширэж эхэлсэн. За үүн дээр суурлаад ард түмний одоо яг жинхэнэ амьдрал дээр суурилсан байгаль орчноо гэсэн сэтгэлтэй, эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүсийн сэтгэлийн охиулсан хууль бол энэ урт нэртэй хууль юм. Энэ бол одоо эх орноо аврах нэг хэлбэр байсан. За энэ бол урт нэртэй хууль боловч гол санаа нь бол усны бүс нутгийг л одоо хамгаалах. Энэ одоо манай Монголын одоо айгүй тийм экологийн эмзэг бүс мөртлөө монголчуудын одоо уламжлалт аж ахуй, монголчуудын эрүүл амьдрах ёсыг бол хамгаалдаг. Одоо энэ хуулийн дагуу бол одоо Монгол орны газар нутгийн 40% хамгаалалтаа авах нөхцөл бүрдсэн. Монгол улсын одоо оршин тогтнох юм нь гол зөв нь юу юм бэ? Тэрийг бид нэр хамгаалтанд авах хэрэгтэй гэж үзэж бодвол одоо энэ одоо тэр уул уурхайн компаниудын одоо тий үнэхээр одоо тийм харш болоод байгаа тэр урт нэртэй хуулийг хочлоод идэг тий гол мөрний усц бүрэлдэх их усны самбархай газрын хамгаалтын бүс ойн самбархай газарт ашигт малтмал хайж ашиглах хориглох хуулийг бид нэр одоо санаачлаад улсын их хурлын гишүүдээр өргөн бариулаад тий ингэж их хурлаар батлуулж ингэж гаргуулсан. Энэ хуулийг дэлхийд даяар бол асар өндөр үнэлсэн. Энэ хуулийг хэрэгжснээс ач холбогдол нь юу байсан гэхээр ердөө л ойтой устаа тий голтой газруудаа л авч үлдсэн ач холбогдолтой. Энийгээр бол олон гол орхийг бол устж үгүй болохоос нь хамгаалсан. Нэгдүгээр, хоёрдугаар гэх юм бол Монгол өөрөө дэлхийн одоо цэвэр зэнгэг усны хагалбар нөөц газар нэждэг. Тэр ч утгаараа бид нар дэлхийн энэ ус гүрнүүдийн өмнө бол бас хөлөөс үүргээ те хамгаалж байгаа ийм л чухал ач холбогдолтой. Энэ хууль маань өөрөө батлагдаад үйлчлээд эхэлснээс хойш бол эгэлтэй малчин ардуудын хэрэгжих бол маш сайн хамгаалж өгсөн. Тэдний одоо нутглах нутгийг, усыг бол уух ус нь бол чөлөөтэй байх тиймэрхүү ажлууд бол явагдчихсан. Хоёрдугаар гэх юм бол маш олон гол горх бол устдас ширхээс аврагдсан тий бохирдохоос бас хамгаалагдсан байж байгаа. Хэрвээ Монгол орнд энэ гарсан урт нэртэй хууль шиг хуулийг улс орон болгон хэрэгжүүлэх юм бол бид нар экологийн одоо асуудлын 30% нь шийдэж чадна гэж ингэж үнэлэн дүгнж байсан. Өнөөдөр тэгтэл бол урт нэртэй хуулийг хэрэгжсэнгүй гэдгийг одоо байгаль орчныхан байтугай төрийн байгууллага маань хүлээн зөвшөөрчөөд тэгээд тэр нэг одоо журам гэдэг юм одоо ярьж байна. Энэгээр үүсэх юм яриад байж шээ. Улсын их хурл 2009 онд урт нэртэй хууль буюу гол мөрний усц бүрэлдэх их ойн сан усан сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хууль баталсан. Харин энэ хууль батлагдсанаас өмнө олгогдсон байсан олон лиценз цуцлагдаж тэр бүхэн төрөөс нөхөн олгор олгохоор болоод байсан юм. Гэвч уул уурхайн компаниуд төрөөс 600 тэрбум төгрөгийн нөхөн олгор нэхэж харин үүнийг төлөх мөнгө Монголын төрд байхгүй хэмээн тайлбарласаар ирсэн. Урт нэртэй хууль гарснаар алтны олборлолт бууж олборлсон алтаа Монгол банкнд тушаадаг хөнгөө болсон. Тиймээс хэрэгждэггүй хатуу хуулиа жаахан зөөлрүүлж хууль гарахаас өмнө ашиглалтын лиценз авчихсан байсан 200 гаруй газрын зөвшөөрлийг буцаа өгөх саналыг засгийн газар гаргаад байгаа юм. Энэ журамд бол одоо ингэсэн. Өөрчлөлт ихтэй бол үндэслэлийн нэг тавьсан л да. Энэ хууль бол ерөөсөө хэрэгжсэнгүй гэж уул уурхай яв. За нэгдүгээрт бол одоо энэ хамгаалтанд авах экологийн эмзэг бүсийнхээ хөлийг бид нэр тогтоож чадсангүй гэж. Хуулиндаа болохоор зэрэг хамгаалтын бүсийг уг нь бол засаг дарга тогтоодог бас усны тухай хуулийг баримтлаад тий. Тэр журмаараа бид нэр 500 сая төгрөг одоо нэгсэндээ засгийн газраас тэр чинь өөрөө татвар төлөгчдийн мөнгө шүү дээ. Тэр мөнгийг зарцуулаад бүхэл бүтэн 21 аймгийнхаа бүх аймгаар нь яваа, сумаар нь яваа, багуудаар нь хүртэл яваа.
За увсад бол бүх гол мөрөн дээр нь булаг шандан дээр нь хүртэл очиж тэрийг тогтоосон байхгүй юу. Би өөрөө ажлын хэсэгт нь бас яг 5 сум дээр нь би явж исэн. 2 сардаг хүүхдээ би тэрвэрэд энэ хамгаалалтын хүмүүс тогтооход явж исэн байхгүй юу. Тэгэхэд бид нэр ямар ч юм өвдөлгөл аль болохоор аваад ингээд явж исэн. Тэгээд мөн усных нь одоо мэрэгчлэлтэнгүүттэй нь ярьж хагаад яг хэдэн метртэн тогтоовол энэ урлаг ийм боломжтой гэдэг дээрээс усны мэрэгчлэлтэн мэн өөрөө дүгнэлтээ гаргаж өгөө засаг дарга маань захирамжаа гаргасан шүү дээ. Тэр их хөдөлмөр мэн тэр их мөнгө мэн одоо тэгтэл өнөөдөр үгүй болж шүү дээ. За энэ яагаад тогтоож чадаагүй гэхээр тэр хөлийг бол тогтоохдоо тухайн уул уурхайн компанийг хамгаалтын бүсээс одоо гадуур гаргаад үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх боломж олгох чиглэлээр л ингээд тогтоогоод байсан. Агал тэр нь маргаан дэгддэг. Тэгээд тогтоож чадаагүй. Хоёрдугаарт нөхөн олгор тийм үү? Одоо тэр нөхөн олгор гэдэг одоо сүүлийн үед яагаад нөхөх олгор гэдэг одоо хэлээд байгаа. Одоо бүү мэд. Хуулинд одоо нөхөн олгор л гэж байсан. Тэгээд нөхөх олгор гэж энэ журам дээр байгаа. За тэр нөхөх олгорыг хаанаас гаргах их үсгэн байхгүй наа гэж. Өнөөдөр энэ хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа гол шалтгааныг хохирлыг одоо тооцоогүй тий бүрэн тогтоож дуусаагүй гэж одоо компаниуд нь нөхөх олгорыг олгож чадахгүй байна гэдэг үндсэл дээрээс буцааж байгаа байхгүй. Тэгтэл тэр маань өөрөө яагаад нэг хэдхэн килограмм алт авсны төлөө тий нэг голыг, нэг булдгийг, нэг аршааныг бүхэл бүтэн нэг гол мөрнийг устгачаад тэрний үнц нь гэж байхгүй. Тэр голын үнц нь гэж байхгүй. Тухайн одоо устсан ойн сангийн хохирол бол байхгүй байгаа шүү дээ. Тэрний үнц нь маш бага байж байгаа. Тэр одоо тэр хохирол тооцоолсон аргачлалаар үзэхэд бол бид нар мониторинг хийж үзчихсэн маш бага байдаг. Яг тэгэхээр зарим дээр нь бол худлаач хийсэн тиймэрхүү тохиолдлууд байсан. Тэр мэрийг нь бол бид нар мониторингийнхаа ягаар хийгээд байгаль орчны яамд нь бол буцаад хүргүүлсэн. Түүнээс гадна хохирлыг тогтоох аргачлал алга байна гэж. Өөрөөр хэлбэл бид юу ч хийж чадаагүй чадахчгүй гэж уул уурхай яам бол мэдгэсэн энэ гурван үндсэлтээр. За тэгээд бол энэ хэрэгжээгүй энийг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал гарсан тийм. Тэгэхэд бол энийг хэрэгжүүлэх нь бол энэ утастай хуулийг бол ер нь үйлчлэлийн зогсоёо гэдэг шаардлагыг үндсэнд тавьсан байна. За тэгээд энэ нөхөн олгуурал одоо тэр нөхөн сэргээлтийг хийх чадвартай зөх хэмжээний одоо потенциалтай ийм аж ахуй нэгжүүд нь урдын үйл ажиллагааг нь сэргийх боломжийг олгоод байя гэдэг ийм зарчмыг тэр журмандаа дэвшүүлсэн. Энэ журам нь шүү дээ. Юу хэлж ийнэг бол урт нэртэй хуулийг үндсэндээ байхгүй болгоё гэдэг ийм л журам гарч ирсэн. Тийм учраас л одоо энэ урт нэртэй хуулийг батлан гаргахад их хүчин чармаалт гаргасан. Одоо цэм мөнх хоёр болон нөхд нь бүр бухимдаад зэвсэг барьж одоо болсон шүү дээ. 2011 оны 10 сарын 22-нд Монгол Улсын дээд шүүхийн тогтоол гарсан байж байгаа. Дээд шүүхийн тогтоол нь юу байсан гэхээр зэрэг энэ хуулийн дагаж мөрдөх журамын 1-р зүйл буюу Улсын их хурлын 55 дугаар тогтоол 2-ыг хэрэгжүүлэхийг засгийн газар даалгасан байж байгаа. Тэгтэл одоо тэр хууль юуны тогтоол гараад дээд шүүхийн тогтоол гараад одоо 2 жил болчихлоо шүү дээ. 2 жил ингээд яг 2 жил болж байна гэдэг маань өөрөө энэ хуулийг одоо дээд шүүхийн тогтоолыг засгийн газар юу хэрэгжүүлэхгүй байна гэдэг нь өөрөө хуульч өртсөн үйлдэл. Хуулийн дээд шүүхийн шийдвэрийг албан байгууллага, албан тушаалтан иргэн хинж байсан заавал хэрэгжүүлэх, биелүүлэх ёстой. Ийм учраас энэ хуулийг одоо тогтоолыг дээд шүүхийн тогтоолыг биелүүлэхээс татгалзаж дагаж мөрдөх журамыг өөрчлөхөөр санал оруулж ирж байгаа нь уул уурхай яам болон засгийн газар нь өөрөө гэмт хэрэг үйлдэж байгаа байхгүй юу.
Тэгэхээр зэрэг бид нэр болохоор сая нэг үндсэн хуулийн цэцэд өгсөн байж байгаа л да. 52 дугаар одоо энэ 52-оор бол энэ засгийн газар маань өөрөө хууль зөрчлөө үндсэн хуулийн одоо зөрчсөн гэсэн үндслээр бид нэр бол үндсэн хуулийн цэцэд гомдол гаргацсан байж байгаа. Энэ одоо энэ хуулийн төсөнд байж байгаа л да. Тэгээд ашиглалт явуулах нөхцөл хангагдсан. За байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулах зардлын 50% өрчлөн байршуулсан бол ийм компаниудын үйл ажиллагаагаа явуулах өргөдлийг хүлээж аваад өргөдлийнх нь дагуу шийдвэрлэнэ гэж. Өөрөөр хэлбэл урт нэртэй хуулийн үйлчлэлийг бүрэн байхгүй болгоно гэснээс өөрсдөө одоо ийм өөрчлөлт оруулж байгаа. Одоо ийм байна л да. Тэгээд энэ төслийн тайлбар дээр бичсэн байна шүү дээ. Энэ үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх дээрх болцыг хангасан те аж ахуй нэгжүүдийн хүсэлт гаргасан тохиолдолд өргөдлийн дагуу шийдвэрлэх агуулгыг тусгасан гэж хуулийнхаа одоо тайлбарт хэлсэн байна. Тэгэхээр ер нь бол одоо энэ журам гэдэг маань харахад нэг жохон юм өөрчлөх гэдэг байгаа мэт боловч үндсэндээ бол одоо энэ урт нэртэй хууль гэдэг Монгол орныг аврах энэ үзэл санааг бүрэн байхгүй болох ийм л ажил хийгдэж гэж байна. Ер нь бол ийм шүү дээ. Одоо энэ хуулийг өөрчлөх гээд байгаа шалтгаан нь бол ерөөсөө л эдийн засгийн бүлэглэл байхгүй юу? Эдийн засгийн бүлэглэлийг би юугаар гэрчлээд байна гэх юм бол одоо тэр Жон Казаковын одоо өөрийнх нь бүр аль бисны мэдгдэл байгаа шүү дээ. Бид нэр засгийн газарт лобби бүлгээ үүсгэцээ. Энэ хуулийг хэрэгжүүлэхгүй байна гэдэг дээр бид нэр бол итгэлтэй байгаа. Ягаад гэх юм бол энэ хууль одоо удахгүй нэмэлт өөрчлөлт ороод хүчингуй болно. Энд чинь өөрөө Монгол улсад одоо энэ хуулийг өөрчлөхгүй байхын тулд ямар их тий хүч тийм үү? Ямар их одоо мөнгө ямар их эрх мэдлийн төлөөлөх юм явж байна гэдэг маань л өөрөө тодорхойлж байгаа зүйл. Энэ дээрээс хэн хожих уу гэвэл энэ хуулийг хэрэгжүүлэхгүй байхад одоо хэн хожихын гэвэл ердөө л энэ одоо уул уурхайн салбарт одоо хөв эзэмшиж байгаа тэр улс төрчид маань л хожино. Хэн хохирохын гэвэл Монголын ард түмэн өөрсдөө л хохирох байхгүй юу? Голууд нь одоо хичнээн их гол горих тасарлаа тий хичнээн их гол ой мод сүүдлээ хичнээн гол горих одоо хорт бодисоор хортлоо. Түүгээр нь дамжуулаад голууд одоо голын ихэн дээр бохирдоход тэр гол өөрөө хичнээн одоо сум орон нутгийн нутаг дэвсгэрийг одоо дамжин өнгөрөж одоо хичнээн их хүмүүсийг ундаалах байлээ тий. Одоо малны хүртэл хордоход бид нэр өөрсдөө тэр малдаа уугаад хордож байгаа тэр малын махыг бид нэр өөрсдөө идэж штэ. Тэгэхээр энэ бол өөрөө Монгол улсын язгуур эрхшигт маш сөргөөр нь болж байгаа тийм л. Дайны дэлхийн ногоонтнуудын хайрт гэж байдаг. Дайны дэлхийн ногоонтнуудын хайрт буюу тунхагт юу гэж хэлж байгаа нөхөр ирээдүйн хүн төрөлхтний хөгжил бол уугуул ард түмний эрх ашигыг хамгаалах дээр тулгуурлах болно. Ингэсэн цагт сая жинхэнэ харилцан зөвшөлтсөлтэй, инх тайвантай, байгаль орчинтой дайны дэлхий бүрднэ гэж дайны дэлхийн хартыг тусгасан байдаг. Уугуул ард иргэд гэдэг маань одоо манай Монголын хүн амын олон хулах малчид байна. Нийслэлтийн бид бас өөрсдөө байна. За одоо энэ хөдөө орон нутагт байгаль орчин одоо сөнж байна, мөхөж байна. Энийний шууд сөрөг нөлөө нийслэлд бас тусдаг. Яа тусч байгаа гэхээр хөдөө орон нутгаас одоо 1990 оноос маш олон хүн ам нийслэлтууд амьдрах аргагүй болоод нүүж ирсэндээ энэ гол нь байгаль орчны дөрөвтлөөс болсон. За тэгэхэд хөдөө орон нутгийн ард иргэдийн одоо энэ тэмцэл энийг бол нийслэлийн ч гэсэн хамтдаа нэгэн амьтаагаар дэмжихгүй бол бүгдээрээ энэ нийслэл гэдэг одоо нэгэн цэг дээр төвлөрч яваад
нэг мөсөн сүнэх юм аюул байгаа шүү. Яагаад тэгэхээр одоо нийслэл хот газар хөдлийн аюул байна гэж сүүлийн ярьдаг болсон. Энэ газар хөдлийн аюул нь яагаад бий болчихсон бэ? Энэ хамгийн тайван байсан газар яагаад газар хөдлийн аюул бий болсон бэ гэхээр уул уурхайн дааз хэтэрсэн. Наазах нь одоо уул уурхайд газар хөдлийн аргаар эрдэс баялыг шинждэг. Энэ бол одоо хэтэрсэн хэмжээгээр явагдсан. Америкийн нэгдсэн улсад хүртэл Монгол орнд бол чичирхийл маш их хэмжээтэй байна. Энэ чичирхийлээс болж Монгол оронд эрт дээр үед сүнсэн галтгуул бол сэргэлтэнд орж байна гэж Америкийн нэгдсэн улсын газар хөдлийн судлаач үзсэн байна. Одоо Монгол орн бол эрт дээр үед газар хөдлийн асар их идэвхтэй байсан байна л да. Сүхбаатарын одоо зөвхөн Даргангад гэхэд одоо 200 мөксөн галтгуул байдаг. Үүнийг одоо энэ мэтийн цэгүүдийг газар хөдлийн одоо тэр шинжилгээ, тэсэлгээ, дэлбэлгээгээр одоо даацыг нэвтрүүлж байгаа учраас Улаанбаатар хот маань газар хөдлийн аюултай ус болсон шүү дээ. Тэгээ хөдөө орон нутгатаа одоо амьдрах аргагүй болчдөг. Улаанбаатартаа ирдэг. Улаанбаатар нь тэгээд тэр яриад байгаа тэр 9-оос одоо бүр хамгийн дээд зэргийн баалаар сүрэх юм бол Монголын ард түмэн бүр мөсөн байхгүй болно гэдэг нь тодорхой байна шүү дээ. Тийм учраас Монголын ард түмэн сэрцгээ миний амьдралын тухай, бидний амьдралын тухай, хамгийн хайртай бүхний амьдралын тухай яригдж байгаа гэдгийг ойлгоод эх орныхоо төлөө, байгаль орчныхоо төлөө хэд уул уурхай ажилтдаг энэ сөрөг үстэлийн эсрэг тэмцгээ гэж уриалж байна. Алт хөтөлбөр хэрэгцснээр Монголын газар нутгийн 60% лиценз нэрээр олгогдсон гэсэн тооцоо бий. Ганц 200 кг алт авахын төлөө бүхэл бүтэн гол ус нуурыг ширгээж ойг сүйтгэсэн баримтууд ч цөөнгүй байна. Энэ бүхнийг урт нэртэй хуулийн ачаар арайхийн зогсоож байхад эргээд байгаль орчноос сүйтгэх хуулийн төсөл өргөн барьлаа гэж иргэний хөдөлгөөнүүд засгийн газрыг буруутгаж байгаа талаар та бүхэндээ хүргэлээ. Халуун цэг нэвтрүүлэг танд хүрлээ. Эх 7 хоногт эрг уулзъя.